За хануу комедийн Жензи үеигтэй ажиллахын зовлон гинэ. Тэгээ ер нь гоё байлаа. Нэг тийм гоё юм аа. Ажилдаа орлоо. Гэсэн чи одоо манай улс чинь хүний нөөцийн асуудал мангар том асуудалд орчихжээ. Та нар ер нь мэдж байгаа. За хэд хүн ажилд авж байгаа хүмүүс өнө гар өргөдөө. Багшин цагийн нөхгүй байлуу. За гар өрөг, гар өрөг. Багшин цагийн. Мос Жензигийнхэн яах вэ? Нэг мерсэрвэ. Би энэ Жензигийнхэнд айгу дургу байгаа. Яг үнний хэл нэр айгу сонин генерашн байлаа шүү. Өөрсдөө Жензи минзигээд нэр өгцөн. Бид нар бол өгөөгүй шүү. Та нар өгсөн шүү дээ. Аав ээж нар л ер нь багсаа гэсэн шүү дээ. Ер нь бол тэгээ ер нь бол төрөлт нь 46-аас 56% багассан гэж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол манай улсд одоо Жензигийнхэн ингээд та нар бодороо хүүхдүүд дүнэр баг ихэнх нь гадаад байгаа. За Монголоос л явж ивэл яасан ч яах вэ гээл. Солонгос, Япон хаашаа ч хамаагүй. Үйц нь гарлал бол яваад ийшээ тийшээ суурч шít. Тэг хүн байхгүй. Ихэнх Жензи үлдсэн. Тэгээ сугууд нь үлдсэн. Заач. Нэг 30 хүүхэдтэй ангийн 3 нь үлдсэн, үлдсэн бүгд гадаад тавьсан. Тэгээ 3 дээр нь ажил олгогч нар хэрэлдэж байгаа. Одоо би жишээлбэл хөөрхийн нэг юм 20 хүнтэй компани ийм борлуулалтын ахлах маягт хүн ажилд авч байгаа байхгүй. Айгүй хэцүү шин. Гоё шин. Өдөр болгон алаа. Миний дуртай групп нэг фэйсбүүкийн ажилд орно гэсэн групп. Би ингээд тэрийг манаад байж идэг шин. Хин нэгэн зар тавиасаа гэд ингээд тавиул хамгийн түрүүн залгах нь. Тэг гоё би юу н ярьж байгаа энэ Жензийнхэнтэй. Өдөрт нэг 20-30 кол хийж. За гоёо. Ирчүүд нь гоё. Оо гэл. За. Нэг залуу ингээд хиддээ шүлээ 27-той эрэгтэй хүүхд ингээд бүтэн цагийн ажилд орно мод гэвч би шууд ингээд хараал цугцаа бол байна уу гэдэг ингээд гэсэн чинь байна уу ч баг зүгээр л гэж би мөн шоконд байна уу минь ажилд орно гэж зар тавьсан уу тэ зүгээр ярьж би намайг шалгаад байгаа байхгүй одоо Монгол тэгдэг болцсон ажил олгогчийн шалгуулдаг болцсон no fucking way ажилд орж байгаа хүн шалгана гоё Тэ. Манайх нэг ийм компани байгаа. Тэгээд ерөнхийдөө хүн хайж байгаа нэг ийм албан тушаалууд байна. Тэгээд чи сонирхож байна уу гэсэн. Сонирхож байна. Зүгээр дураараа заяа. Йоо бас. Тэ юу вэ? Нэрэ гэж юу? Арай гүү байлгүй дээ. Тэ ажилд орох чинь өөрөө ярих байлгүй дээ. Тэ яалч юу гэхдээ нэр ажиллах хүн олдохгүй болохоор гэхдээ өөрсдөө ярьж л байгаа хэл та. Нэрнээс ингэж ярьдаг гэж юу? Тэг яг уу нэг ганц хоёр ийм тохиолдлоо ингэж дөвийл гэж ярьж байгаа maybe. За тэгэхээр тэгэл хөрхи бас за гэж бодвол бас нэг гоё те бас нэг айтаа. За тэгээд манайх одоо танаа гэрч хаана уу хоёлоо цаг хугацаагийн хэмнээд уцаар ярьж гисэн. Тэр тийм чухлуу те. Гэхдээ чухлаа ийм угаа төгжрээтэй улсад амьдарч байгаа те. Хотод амьдарч байгаа юм чи ойрхон тэр чинь айгуу гой тайлбарч байгаа. Гэхдээ манайх нэг хэдэн салбар малбартай тэгээс ойрхон салбар малбар чи ингээ гэр мэртэй чи ойрхон тэр салбар дээрээ сонирхож юм ярьж байгаа гэсэн чи. Танах яармаг салбар байгаа мó? Тэгэхээр би манайх яармаг салбар байхгүй гэдгсэн чи. Тэгвэл нээхэрээ ярихгүй дөө баа гэж. Тэгээ зүгээр уцаа 50 шааж. Нэрээ. No way. Нэрээ яармагц салбар нийт юм билээ. Гүйлхүү дээ. Гоё уусдээ. Тэг яармагт хин нэгэн салбараа нийтлэл манайгаар ажилд орохгүй. Яах юм бэ мэдхгүй бол гоё ер нь Жензигийн айгуу сони билээ. Эсвэл надтай дандаа тийм сонинууд нь таарад байгаа болов би ойлгохгүй гоо. За октодтой нэрлээ. Октод нь бас нэг зар тавьж 24-т дөнгөж сая сургуулаад төгссөн охин ажил хийж гин гэл. Хамгийн дөрөв даваал залгаал. Байна уу гэдгсэн чи дуурдаггүй. Хөө байна уу минь дөө гэдгсэн чи. Зар тавьсан уу минь дөө байна уу гэдгсэн чи. Гүн юм жоохон. Байна уу ахын жоохон чамд ярддаг болохоор дүүлэх шүү минь дөө. Алуу чи чам алуу нөөдүүл дугаал таа гэж хэлсэн. Бас нэг хүн ажилд авах гээд ядаад байгаа шин. Амар ингэ жимээгүй газар очиж мөшөө. За одоо сонсч чинь одоо гайгүй сүлж байгаагүй. За миний дүү дуураарай гэдгсэн чи. Байна уу? Миний дүү зар тавьсан уу? Яасан бэ гэдгсэн чи. Аха би уцаар ярих драматай. Та мис чүччих шээс дөө. Хордөрөвтэй багцаа. Уцаар ярих тарамаатай. Миний хувьд ингээд утас гэдэг бол жаргал байсан бохгүй. Хин нэгэнд намайг тоож байгаа. Тэ? Бид чи ямар гар утас байсан биш те? Ингээл чамтай ярих гэж ингээл гүж би чи ээж рүү ингээл гүүгээл биш. Байна уу гэл ингээл юусэн. Химээ мань гэртээ. Хин нэг намайг тоогоод шүү дээ. Тийм ээ чи
айгүй гоё жаргал байсан. Уцаар ирэх чинь жаргал байлаа шүү. Тэгсэн ч юм уу 24-т бацаан зүгээр тарамаадсан. Оо. Намайг ажил тавих гээд байна. Окей. Манд нас нэг юмхүү байгаа. Мань уцаар ярих жоохон дургу. Тэ. Өнөө. Тэр бацааны хэлэн юун дотор юм байсан. Та мессеж үтчих. Тэг би мессеж үтсэн. Тэр 25 минут чатлсан шүү. Хай. Чи ажилд орно гэж зар тавьсан уу? Тий гэж яагаад. Хүн ажилд авах гэж зүгээрээс. Нэр манай амар гоё. Оо гоёст. За тэгэл тэд нар чи уцаар ярихад бол ингэж байгаа заа. За ингээд нэг 20-30 удаа уцаар ярьсны дараа зарим нь ирнэ. Ирдэг нэмэр шин. Гоё. Мах дөрөнд давхардахгүй. Тэгэл би ингээд нэг залуутай ингээд за нэг залуу ирнэ гэсэн гэл хүлээгээл бичсэн. Оо, өвлийн хар хүүтэнд сая хөшаац. Татвар өмдөө хошнонгондоо чих гээд ерөөсөө юм уранхай джинс мэс өмссөн цаг. Сая хөтэй, урт үстэй. Эмэр гоё юм тэнгэл алхаад ирж байгаа. За энэ яг мөндөө гэдэг юм бод. Тэгэл ингээд дээрээс хараад байж байгаа. За яаж яж байгаа л ажилд авчихсан. Мэдрэл муутай байсан ч хамаагүй авчих гэсэн гэж. Яг хүүхдийн талбай дээр ингээд тамхиа гаргаж ирэл татаал нөгөө гараараа шууд ингэж ирсэн над руу залгачих. Би яг дээрээс нь хараа байж байгаа шүү. За болгооч залгаж ин да. Залгамт байна уу гэдэг. Эд давхартай. Үгүй. Дөрөв давхартай. Тамхиа татаа шидчихэл. Гоё өндөр амт. Юу идэж уусан, яасан ч өндөр юм уу салгаалдарнууд. Тэгэл дөрөв давхар тэгэл лифт дуураад гэж зааварж ирж ин да. Би ч бас хүн ажилд авах юм чи офсоо цэвэрлэлцэн. Тэг айгүй хичээж байгаа шүү дээ бид нар чинь бас те. Улгаач усан ч ороогүй ирж байгаа шүү дээ. Би бол мичил. За тэгэл өгөөрхи орж ирлээ. Тэгэл хаалга онгоолгоод шууд намайг харсан. Оо, таньдаг хүн биш шүү дээ. Гот. Тий ямар харилцаа вэ? Энэ яг ямар таньдаг хүн биш шүү дээ. За тийм байна. За сайн байна. За хоёлаа ярьсан уу? Даанцыг танд л болоо. Хамтарч бизнес хийх гээд байгаа мó. Би гуйж ажилтаа. Бараг нэг тийм хандлагатай. За чи кофе уух цай авах гэсэн. Кофе ууч. Кофег нь хийжсэн. Тэгсэн чил манай офисыг ингээд нэг харж. Тэгснэ. Тоноо офис ингээд болоо юу те? Чүм офисгүй чүм бол алар гэл. Би бол тэгэл хөөгөө гаргамаар гоох. Юу ч байхгүй хаач явж. Бас манай офисыг бас ингээд болоо хуцаад. Тэгэл тэсэл байгаа ш. За ажилтыг улгаачиг аваад ажиллуулна даа гэж бодоо. За хоёул ийш орё гэл. За тэгэл өрөөндөө ороод ярилцаад өөдөр ярилцлага гоё. Нэр эмэр гоё ингэж хэлж байгаа хүн үгүй яг нэр юм бо. Тэгэж ажилд орох гэж яг ингээд очижсэн танд яг ийм харилцаатай байсан уу? Тэгээ намайг бол жинзи тэгээ доошоо үзчихэж штэ. Миллионер бол бараг үзэхгүй дээ. Хамгийн хөгшин жинзи эдтэй байна. Хамгийн хөгшин жинзи ч одоо 30 хүрч байна да. Тэ мэн шүү. Шүү. Нэр ингэсээ юу? Арайгүй баха. Ажилд орж явахдаа ингэж хийж болт юм шүү. Би угаасаа таадыг удахгүй гэж. Би бүрэг. Тэс яг дотроо ингээд мэдчихэж тэгээд тийм ээ угаасаа манай хүмүүс уддаг юм оо гэсэн. Яаж хийж байгаа л хэдэн сар ажиллаа идэх гээд байгаа хөө. Гоёо тэр ярьж байгаа юмэрж байгаа юм. Би угаасаа том юм бодож байгаа. Яах гээд байгаа одоо. Тэг эхлээд би энэ нөхөр тавар шиг аваад ингээд жоохон байжгууд нөхөр тавааш томроод дараа нь намайг ажилд авах гээд байгаа юм уу? Би бол тэгэж л бодсон дээрээс том юм бодож байгаа. За тийм ээ тийм гоё. За тэгэл нөгөө хөргөө анкет өглөө за чи бичиж гэл анкет өглөө бичих гэж манаагаар ингээл ихний яг ингээл овг нэрийг бичгэтэл би ингээл ойлгож байгаа хгүй за би юуг нь ч ойлгохгүй юм бэ өөрөө бичиж за ах нь өөрөө бичөө тэгэл аваад бичээ гоё
Йоо, iPad бүгд зөө. гэрийнхээ хаягийг өгөх юм уу ёо. Хитэн гэртээ. Би бол ганц гэрээсээ хөөгчихгүй л гэдэг гэсэн. Уул алраас тоо нэг хитэн ч гэртийн гой ер нь гой. Ярэмэрэ. За тэг хүн олдсон юм чинь тэр гарыг хамгийн эффектив те яаж шүүсийг шахаж хамгийн сайн ажиллуулах уу? За офстой хаана вэ? За компьютер дээр суу. За чи энэ компьютер дээр суугаад таа гэж. Суугаал доромжилж байгаа юм чи. Энэ ямар хуучны компьютер вэ? Хуцал тамаатгач те. За чи наад Их ямар хэцүү бэ? Хөөгөө яваачмаар байдаг. Гол нь өөр ажиллах хүчин байхгүй ямар новши байдал вэ те? Ямар нэгэн байдлаар хүн ажиллаж байгаа шинэ компани ажил урагшлах гэдэг. Тэгээд гол нь орох ажилд орох. албан бичгээ нэг бичээдэг. Албан бичиг өгч байгаа шүү дээ. За гар ингээл. Word нэгээл ингээл. Зүгээр ямар ч кредит мэрэл байхгүй. Зүгээр мессежний хэлээр бичээ шааж. Би тэг хараалаа л да. За энэ тэнийг одгооч одоо яах нүг гэл. Тэгсэн чинь бичиж дуусснаа шууд вебсайт нэг кредит болгоо хөр үлээ шааж л. Чинзэг юм уулгаач бас мэдэж байна. Окей. Вебсайт ашиглаж мэддэг болгооч байна. За хараад 36 алдаа байна гэдэг ингээ хараа байжсэн чи шууд үг үсгийн алдаа гэж захид зогсоош. Мөгөлөг. Зүү бацсан байна. За чи надад принтер лийдэх гэсэн чи фейлтэй шээ. Принтер л чаддгүй. Уг нэг контрол P enter гэчүүл гарах гээд байгаа хөөхгүй. Гэсэн чигүй. Энэ одоо ямар сон хуучны юмнууд энэ ажиллахгүй байна. Юм принтер л чадахгүй 3 сая 500 нэгч байгаа ш надаас. Хүсчгүй цалин дээр 3 сая 500 бичсэн. Надаар ингээд бөглүүлчихээ. Тэг хүсчгүй цалин дээрээ болохоор өөрөө бичиж байгаа ш. Би наад чи өөрөө биччихөө. 3 сая 500 гараг надаас их цалин авах гэдэг ш. Амар гоё. Тэг дуртай. Гоё ингээл. Тэг чи би ер нь бол нэлээд оройтч ажиллана уу гэх. Тэгэхээр би аяг баярлахгүй. Ер нь сүүлийн үед ажилд орж байгаа хүмүүс их давруу болсон байлаа. Ахын ажил дээр очиод байсан чи ажилд орё гэдэг нэг ихч бүр богмогт ажиллаад бүр арай л давруу кофе байхгүй өдөргээд би бүр юу ч хийж чадахгүй. Хараа гэхдээ яагаад сонио олдохгүй юм бол. Тэг гол асуудал нь хүмүүс мөнгөгүй ч гэсэн амьдарч болоод байгаа болохоор л тэгээд байгаа тий. Тэрхэнд нь угаасаа би ажиллахгүй бол мөнгөгүй гэдэг майндсет байхгүй болоод л тэгээд байгаа л та. Эсвэл угаасаа л нөгөө ажиллах хүн нь цөөхөн болохоор ямар ч сугастайс нэг газар очиод ажилд орчдөг гэдэг ойлголт байсан байна. Өмнө нь болонгууд компаниуд нь цөөхөн ажиллах хүмүүс нь их тийм болохоор ажилд орох нь хэцүү байсан. Тийм болохоор юу гэдэг одоо хану ахын үеийнхэн те миллениалууд болонгууд те өөрсдөө хичээхгүй бол болохгүй байсан үе байсан гэж магадгүй. Тэгээ тэрнгээр бодонгууд шаардлага нүрэхгүй баг. Ямар нэг ингэж байгаа юм бэ? Ажил олдохгүй хэцүү байна шүү дээ. Ажил бол байгаа л та. Одоо л юу гэдэг юм зах зээл хамаагүй томроод олон компаниуд байгаа. Гол нь чиний хүсэж байгаа цалинд ч ажил олдохгүй гэж магадгүй. За зөвхөн хичээгээд сайн ажиллаж авчих юм билүү? Хүмнийг мэдэхгүй шүү дээ гэж бодолт гэсэн. За чи тэгээ оройт хитэн цагийн үед яаж ажиллаж чи? Тэгэл нэг 5 6 гэж ирээ хэлэх шээ. Бид нар тарж явах зөөрж ирэх гээд байгаа юм уу? Яах гэдэг. Оффист ажиллавал оройт ч ажиллана гэсэн шүү дээ. Сургуулаад өгсөө 80 CV явуулаа нэгнээс нь чариу ирэхгүй л байгаа юм да. Бөтөдлөө яг үндэ. Гоё ёо. Тэг манай гарын амьдрал яагаад ч амар сонирхолтой. Миний амьдрал айгүй сонирхолгүй юм бэл би тэгж бодсон. Яагаад манай гарын амьдрал нэг 3 хоног нэг гоё юм болдог. 3 хоног цалингаа явах. 3 хоног чөлөө явах. 3 хоног нэг хамаатны ах өгчлээ ах гэдэг юм. 3 хоног нэг болно. Нэр тэг ажлын чөлөө мөлөг бол гоё аав штэ. Яг 8:59 гэж яхад мессеж ирж байгаа. Очиж чадахгүй нэ. Зүгээр тэр хүн тэр цаана ажил төрөл төлөвлөгөө өчнөө олон хайрцагч тэр хошногондоо гол нь дүү ирж чадахгүй ойлгож байна уу? Очиж чадахгүй нэ. Фэйсбүүкээр бидэртэй найз штэ тий. Өчтөр шүнжэнгөө зууд шоудчаад яг өглөө ингээд 8:55 дахиад шүнжэнгөө халуурлаа гэж. Яаж халуурсаа гэдэг. Би энэ өдөөд байгаа мó арх уустай. Гой нэг тийм гой. Зүүн байгаас та нар зүүн санаг. Гэтэ яг өнийг сонсонгууд хэтрүүлэгтэй ч гэсэн юу гэдэг надад байгаа зан чанар байгаа л байна л та. Тэ ах болгууд яг угаасаа л манайд байгаа имийг хэтрүүлээл яриад байгаа шиг. Зарим нь тэ ингээд сонсонгууд бас арай л амар юм шиг арайчгүй байл үдэ гэж бодонгууд бас тэ зарим юмд айлч манайд төстэй болоод байгаа байхгүй. Нэгдэхгүй нү. Нэг гоё.
Тэгээ би энэ жинзгийнхний дуртай үгийг хэлье зав. Би гарлаа гэдэг дуртай үгтэй зав. Тэг ямар ч одоо тэр ажлыг хүлээж авах нахгүй вэ? Юу ч хамаахгүй зүгээр ингээ гардаг зав. Би гарлаа. Тэг мессеж ирэл тэгэл болоо. Ахиж эзэж ирэхгүй. Нэр айгуу гоё. Эсвэл очиж чадахгүй нэ. Тим 2 мессеж ирдэг. Тэгэл болоо. Тэрэнд ингээ тааруулж амьдрна бид нар. Ажил олгогч нар ингээ за гарчлаа. Манай дэлгүүрийн борлуулалт одоо ингээд хамгийн өндөр борлуулалт нь заавчлаа балгач. Хамгийн өндөр борлуулалт нь одоо ингээд өглөө 9-12 цагийн хооронд амар ачаалт идэх хөхгүй. Тэгэл тэр үеэр бид нар чинь ингээд бужигнал мөнгө төргөө хийх хэвээр борлуулалт хийх хэвээр. Цаана ингээд банкны хүмүү, борлуулалтын төлөвлөгөө. За тэгээ магадгүй ингээд өчнөө олон харилцагч нар хурж ирээд ингээд бараа таваар янз бүрүүд авах гээд байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манаагаар нэг өдөр ингээд бэдгүй дэлгүүрээ нэкст байсан байхгүй. Гэсэн чи халах болцсон. 11:55 гэж яхад ингээд манай пэйж дээр ингээд хараал ирдэг байхгүй. Хонгоохгүй бол яг писта гэл ингээд бүр амар хануу писта өхөрөө гэл ингээд намайг шууд хараагаад би чи юу вэ гэл ингээд харсан чи дэлгүүр чи онгоохгүй зург мөргийн явуулсан. Өглөө 9-с очсон байх юм чи байхгүй. Би чи ингээд уйлал ингээд залгсан чи байхгүй. Уцаахгүй. 36 37 удаа залгаж байгаа. Уцаа авдаг вэ? Бараг 30 минутын би бараг 30 минут ингэ жоохон байж байгаа залгаж жоохон байж байгаа 37 8 дахь 9 дээр нь авсаа. Тэгснэ залгасан уу гэж. Залгаад байна. Тэ? Үе чи хаана вэ хой гэсэн чи. Аха би дархан сэрлээ хаа. Би бүр ингэ дархан сэрлээ хаа. Миний сэтгэл санаа маа та жоохон байж байгаа яриг тавиаш асуу. Яа, брэд идэж. Оо, писта. Үстэн ролс юм. Гол нь дүүгийн сэтгэл санаа муу байж. Амар уус дархан сэрж байгаа. Тэгээ би яач чадахгүй. Хаалж чадахгүй. Хүн бахаа. Халуул өчнөө олон хоногийн борлуулалт байхгүй. Халахгүй бол 1-2 хоногийн борлуулалт байхгүй. Тийм сонголттой. Буцаа залгаж байж. Байна уу? Аха одоо очлоо. Та урд ирээж чи. Хавнаны мөнгө явуулах шаардлагатай. Та. Би ингээд тансаа. Юу богостой. Сэтгэл санаа нь муу тэгсний дархан сэрж мэрэж. Гойо. Тэг хурж ирлээ. Хурж ирэхээр мэдээж эн чинь бас загиндгийм байгаа шүү дээ, тэ? Чи одоо яаж байгаа юм бэ? Чи залуу хүн бай чи ингэж болохгүй шүү дээ. Ингээд чи ингэж болохгүй юм бол одоо энэ чинь өчнөө олон юм бол чи чамаас болоод инглээд иглээ. Гэсэн чинь манай жинзгийнхэн зарим нь загнуулж чаддаг юм шүү дээ. Амарс нь өөдөөс хэрэлдээд идэв юм шүү. Түнгээ амандаа бутнаад ингэ юу гэдэг юм. No fucking way. Арай гүйл үдээ. Үнэ нэргээсээ. За шаалта. За яг уу. Тэ мен бас жинзээ явахгүй. Тэгээд тэ яг уу ингээд тэ сонсонгууд за би очиж чадахгүй нэ. Тэ сквал дуудлага авахгүй ч юм уу. Тиймэрхүү надад ингээд ойрхон сонсогдож байгаа. Гэхдээ уус надаас болж тэ ажил сүрсэн гэдгийг би ойлгож байгаа байхгүй юу? Наа загнуул би бол загнуулах юм санагдаж байна. Арай гүйл хүтээ. Тэгээ би бол тэ за яг ингээд өөрөөр төсөөлөд окей би өглөө очихснээсэн очиж чадахгүй. Тэгээ юм тохиол надаас гарах юм санагдаж байна. Тэгээ би наваа загнуул тэгэл угаасаа би ч арчаагүй юм ста тэ надаас болж угаасаа хавьяа ингээд тэ захирлынхаа юу гэдэг компанийнхаа ажлыг алчлаа. Би одоо загнуулж байхдаа таарсан хөхөл таарсан юм ста гэж би өөрийгөө дотроо харах юм санагдаж байна. Нэрнгээсээ тэгэл хүмүүс сэрэлдээд өөдөөс нэрэлдээд бовтнаад ах юм. Ээгээрээ дэвэл хинч чаваа авахгүй шүү дээ айгу. Гол нь асуудал чинь ажилд орох хүн нь олдохгүй байгаа болохоор ингээл хөрхийн ингээл аргаа ороод авч байгаа байхгүй юу. Гэтэ чи ээгээрээ дэвэл чи үсэхгүй. За тэгээд одоо угсаа жоохон ингээд тэгэрэй гэсэн чи
Та угаас энэ амьдралын талаар юу ч мэдэхгүй гэж. Би бүр ингээд амьдралын талаар юу ч мэдэхгүйгээ сая дүүгийн амнаас сонссон. Нэрээ би амьдралын талаар юу ч мэдэхгүй юм бэ. Нэр яагаад тэгэж тийм гоё үг мүг амд нь орж ирдیں۔ Гоёо. Тэгээд үйлдэлүүд нь дуусахгүй заяа. Манай жинзгийнх нь гой гой статус бичнэ. Ингээд тэрийг би хараа байж байгаа шин. Би ямар хон юм уу гэж. Зүгээр өөр жинзийн юм шүү заяа. Тэгэл ингээд ахаа жоохон байж байгаа л ингээд байжсэн чинь ингээд жорлонгийн зураг стори дээ шүү дээ идэр чинь. Тэгээд жорлонгийн зураг ингээд өөрийнхөө зургийг авснаа ингээд нэг цаг цалинтай бааж үзлээ гэж. Тэрийг би хараа бааж ахт нэг цагийн цалин өгөх шүү. Алчсан. Хуутах. Лалар юм аа гэж тэстэнэр халж чадахгүй тэгээд за үзнэ гэж үзээд байгаа ч. Тэгээд манай тэр фэйсбүүкийн групп заяа. Ингээд би тэрийг ингээд сүшиглээд байждаг. Надтай адилхан сүшгэлдэг юм зөндөө хүний нөөц компани янз бүр удирдлагууд байгаа. Тэгээд бид ингээд өдөржингөө алаанд ингээд байждаг. Бидний хувьд бол тэр бол тулаан. Тэн дээр бол бид нар хэлнийхээ хурц одоо тэр гар хөлнийхөө хурцыг гаргадаг. Тэгээд ингээд зүгээр ингээд ажил бол одоо ажил. Ягаад чи миний сонсохоор жинзийн тэр барш уугаад задаж санагдах юм. Өөе. Би эрдэн нарийн ч өстө уугаад яваад байгаа хүртэл ажилдаа очиод байдэн штэ. Очиод ажиллаа хийгээ шагаад харин ч найдвартай байгаа байхгүй амин эрдэнд бол. Тэгээ байгууллага өөрөө сурчлаа л. Амин эрдэнд гоё шаад штэ. Тэгээ шартж уснаа өглөө барашуудаа ууснаа. Очиод ажилд очиж байгаа байхгүй. 50 24 дэх хүүхд ажилд орноо гэж тавьж байвал доор нь бид нар хэрэлдээл. Тэгэл 36-тай барьны лизingтэй хоёр хүүхдтэй хүн ажилд орноо гэж ингээл зар тавиуд бүгдээрээ гайхаа шааж. Энэ яач юу бол энэ юус ажилгүй байх ёсгүй хүн байна ингээд гайхаж байх. Тэгээ ингээд ерөн залуучууд зар оронгууд бид нар хэрэлддэг байхгүй. Ажил олгогч нар хоорондоо хэрэлдэ. Цалингаар хэрэлдэ. Доор нь PlayStation авч өгнө, iPhone авч өгнө гэж амар шааж. Ингээд зүгээр цалингийн тоонууд л явна. Ингээд шууд ингээд нэг хүн зар тавилаа доор нь шууд хэрүүл. Борлуулагч 2,600-аар авна гэдэг. Гоос байхад сургаад авна нэр юм хамаагүй 4,500 авах боломжтой. Борлуулалтын менежер гэдэг ингээд доор нь ингээд амар хэрүүл болж байгаад нэг мө өлбий суулгаж 15 саяар бүжигч явнаа. 25 минут бид нар хоорондоо хэрэлдээд нэг бүжигчингээ авчих واخ. Эр юмгүй авчих шүү дээ бүжигчин юусоо. Аригчдээ ч одоо эр юм жоо ирчүүдийн үлдээл тийш ирчүүд нь бүжиглдэг гоцоод 15 сая сүүлргүү заримдаа тэрийг хараад би бүжиглдэг юм л гэж бодож байгаа ш. Үнэ ер нь 30-ыг олцвол ер нь бүжиглэж юм байна. Нэр эр юмгүй бүжиглэж штий. Тэгээ чат нь тайчж байна уу? Хэдийг болж танаа? Дэрэгс 15 маяг шат юм уу? Арайгүй л үү дээ. 5 мав бий шааж байгаа хөө. 5 мав сая бараг шааччихлаа байх. Яг хамгийн мундаг нь 15 мавыг авдаг гэж магадгүй л юм те. Яг жинхэнэ те эрэлцэгтэй татдаг. 15-аас их юм шиг үлээ хотлаа шааж байгаа. Зүгээр шааж байгаа шүү. Нэр шүү. Та нар зүгээр тайч хорхтоо те тайч хорсноо зүгээр бодоод үз. 10 нэмэх сая гэсэн. Би энэ гоё эвсэлтэй бол тэгэл 9 нэмэх 9 нэмэхээ нэгээс тийм юм шүү те. 10 маруу дагуулаа шана. Тэ 8 оронтой цалин. That's crazy. 20-30-ыг олох боломжтой. Төө. Зүгээр байгаа хүнд 15-ыг өгөхгүй л гэсэн. Захиралтайгаа нэлээ ойр байж л авах юм байлээ шүү. Окей. Одоо ийм үг хэлэхэд одоо энэ үхэндээ гэж хэлэхэд бас жоохон бүжиглэхэргүй царайтай хүмүүс ингэ зар тавина. Хамгийн түрүүнд ингэ зургийг харчих юм чиг. За энэ нэг бүжиглэхгүй баг та гэж хэлдэг шааж байгаа. Доор нь хэрэлдэл бид нар чи хэрэлдэл амар шүү. Одоо ер нь ямар ч ажиллах хүч байхгүй. Бүх та нарын мэддэг компаниудад янз бүрийн байдлаар ингээ хүн хэрэгтэй байгаа. Байж гэхдээ бодидоо гол нь тэр чин ингээд орж байгаа хүмүүсээс орж байгаа мөнгө штэ. Ямар хүмүүс те ингээд тайчих одоо хэдэн хүн байгаа вэ? 20 бүжиж бол байгаа штэ ер нь бол 20 ч олон баха. Тэ. За 30 бүжиж. 30 бүжиж бүгдээр 10 сая. 300 сая. Тэг 300 сая төгрөгийг хин өгөөд байна. Жинзи өгөхгүй шүү дээ тийшээ. Жинхэнэ нөгөө ажил хийж байгаа хүмүүс нь л мөнгө өгж байгаа байлгүй дээ. Тэгсэн чи манай дарга нар ойлгодог вэ? Талбай хажууд таарсан уу та нар нэг хитэн тэнийг дээл. Би уух юм чи бүр амар ашигчтай. Үгүй тэгсэн ч гэсэн 300 сая төгрөг хаанаас гарах вэ? Тэр чи ажилчдаа өгж байгаа гэдэг чинь тэр тайчих чинь ер нь сардаа тэр бомыг хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Ажилчдаа 300 саяг өгж гинэ гэдэг чинь тэр бомыг бол хийж байгаа гэсэн үг ер нь бол.
тэрбум төгрөг тэгээ тайчих болох юм уу? Хоо шүү. Улаанбаатар шууд битүү тайчих үстэй. Ямар амар мөнгө хэрэгтэй наа. Харин гол нь хаанаас тэр мөнгө ингээд тэгээ оргуу хооснос гарч ирэхгүй штэ. Тэгээ жинзи минзи тэрбумын хэдийн ч өгч чадахгүй штэ. Шалахгүй штэ. Маш бага хувь өгж байгаа штэ. Нэг ч хүн цалин тавьж үзээгүй эргүү уулгаач нар хятадуу дөрөөд ирнэ гişаад би бүр үхээсээ. Хятадуудын дундаж цалин $1400 болцсон. Одоо бид өөрсдөө удахгүй хятадд очиж ажилланаа. Дарга нараа бичлэгээрээ дамжуулаад хилээдхийа. Нэрээ бас юу юм биш тэгээд гадаад одоо Австралид гэдэг жинзи тэшигт ажиллаж байгаа юм шүү те. Яг ч Монголд ингээ үлдсэн ажиллах хүн олдохгүй байгаа юм байна. Яана одоо энэ ус сүрчжээ. Нэг ч хүн цалин тавьж үзээгүй болохоор идэр ойлгохгүй байх шиг үн тий. Өөрсдийнх нь бизнес дандаа завчаа болохоор идэр ойлгохгүй байх шиг үн тий. Хилээд хийстэй. Я одоо ингэмээр байна. Яг нэг юм энэ Мянмар, Пакистан гадаад явсан гарууд ирээд ажиллана гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Одоо байгаа л ахaltaа. Гэхдээ юу гэдэг баялаг бүтээхгүй байхгүй юу? Хүн чинь ингээ нэг юмараа хийсээр байгаад тэрийг эзэмшээд дараагийн үеийнхнийгаа ажилд аваад компани өнтер байгуулад ингээд тэ бүтэн нэг генерашн ингээд зогсоход гэп ингээд үүсчих тэгэл сүрэл шүү дээ. Тэ бодолтой ингээд чи гадаад ингээд амьдралынхаа ингээд 10 жилийг ингээд тэ өөр Монголд ч юм уу ямар нэгэн мэрэгчлэр хүн ингээд 10 жил ажиллах юм бол тухайн юмараа мэрэгшээд ингээд мэрэгжилтэн болох байхгүй юу? Гадаад очил хөрхийдээ монголчууд хар ажил хийж байгаа шүү дээ. Тэнгүүт яг дараагийн үеийнхнээгаа сургах боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээс уусаа хин ч ирэхийг хүсэхгүй байгаас дээрээс нь. Тэгэл боломжоор мөнгө хураагаал нэг байртай болоод бизнес шаах гэсэн бодолтой л ирж байгаа. Иймэрхүү орнуудад дундад цалин $100 л явж байна. Хамгийн дээд нь 100 эдрийг ачиж заръя л та тийм биз дээ. Яагаад юм бэ? Хятад Оросоо болчихоо тэдрээс ч хүн авах болчих. Энэ Мянмар авъя л та Непал яг манустай адилхан доржоо моржоо байж байгаа ш. Тэр чи өндөр уулан дээр амьдэрдэг. Нэрээ будын шашинтай жоохон халуун ногоотой хоол идэх. Гэхдээ үнэн гоё. Тэгээд чи тэнд ингээд өндөр уулан дээр байжсэн. Непалаас нэг 10,000 хүн авъя л та. Тэгвэл энэ тэнийг жинзгийнхэнтэй хэрэлдэхгүй ш. Тийм биз дээ. Ахаа би тархан цай! Манай доржоо байгаа чи цай! Тийм үстэй. Би доржоотой уучраа олчих л та тийм биз. Тэгээд муу жинзигийн бацаан тэгээд хөгжүүл л. Одоо энэрээ ажилчин хуучин бол олддоггүй байлаа шүү дээ. Бид нар чи ингээд өөрөөсөө ингээд бэлдээл анкетууд зураг мургаан наагаад ингээд надаас англиар ингэж асуувал би ингэж хариулна даа гэ. Одоо болохоор ингээд өөрөөсөө анкетыг бөглөөл араас нь гүгээл уцтан ахын цалин өгье одоо iPhone өгье ингээд гуйгаа. Одоо тэр мэдгүй бүжиглүүлдүүд нь юу ч өгдгийг бурхан буддаа мөн гэж мэдчихэд хэлнэ гэж. Нэрээ хэцүү. За нэг ойлгоосоо. Йоо гоё боллоо. Дандаа юм гоё стресстэй юмнуудыг инээд болгож ирж байгаа.